Сайн байцгаана уу сонсогчдоо. Та яг одоо час өдөр сувгийн шинэхэн дугаарыг сонсох гэж байна. За манай сувг болохоор зөвхөн Монгол улсад болсон бодит гэмт хэргийн түүхийг мөн босын явдлыг баримттайгаар олон нийтэд нээлттэй дэлгэгдсэн мэдээлэлд үндэслээд бэлтгээд 7 хоног бүрийн даваа болон пүрэв гарагт өглөө нь 9 цагаас тогтмол хүргэж байгаа билээ. За тэгвэл өнөөдрийн дугаараар би та бүхэндээ гэр бүлээс гадуурх харилцаанаас үүдэж эцэст нь нэгнийхээ аминд хүрсэн хэргийн тухай ярихаар бэлтсэн байна. Хэрвээ сувгт нэгдэж амжаагүй бол subscribe тавчаад дарахаа битгий мартаарай. Ингээ бүгдээрээ шууд хэрэг рүүгээ орцгоё. Сонгон хайрхан дүүргийн 33 дугаар хороо Баян уулын 13 дугаар гудамжны дугаар тоотод ээж аавтайгаа хамт амьдардаг нэгэн иргэн 2024 оны 8 сарын 27-оос 28-нд шилжих шөнө 00 цаг өнгөрөөгөөд хашаан дотроо жорлонд бие засгаар сууж байхад нь хашааных нь хаалгыг хэн нэгэн маш хүчтэй чанга нүдэж эхэлсэн. За эдний хашаа нь болохоор 2 хаалгатай юм байна. Тэгээ энэ иргэн сууж байсан чинь хашааных нь хаалгыг нүдээд ахаар нь 0-оос гараад эхлээд доод талд байдаг хаалгаа очоод тайлсан чинь ямар ч хүн байгаагүй. Тэгээ юутаач шалгая гэж бодоод дахиад нөгөө талынхаа хаалган дээр очоод тайлсан чинь гудамжинд харанхууд нэг эмэгтэй хүн айж сандарсан байдалтай зогсож байсан. Тэгээд юу хүн юм бол гэд гайхаад утасныхаа гэрлийг асаагаад харсан чинь бүр үнэхээр нүд халтрам дүр зураг угтаж авсан. Гудамжинд бол ойролцоогоор 30 гаруй насны 155 см орчим өндөртэй чармаа нүцгэн хөлдөө хүртэл гуталгүй. За тэгээ биенийх нь ихэнх хэсэг нь шатаад түлэгдээд улаан ягаан өнгөтэй болчихсон. Толгой үс нь хуйхлагдаад арзаачихсан байдалтай эмэгтэй хүн тусламж ирэн зогсож байсан. Мөн түүний биенээс нь маш их хэмжээний бензин үнэртэж байсан юм байна. Ингээд хашааны хаалга онгоомогт тэр эмэгтэй миний аймыг авраараа яаралтай түргэн дуудаад өгөөч над руу хүн бензин цацаад шатаачихлаа гэж гуйж орилож уйлж эхэлсэн. Ингээд ойлгомжтой гэрч бол шууд цагдаагийн 102 болон түргэн тусламжийн 103 тоот дугааруудад дуудлага өгчхөөд зэрэмдэглүүлсэн эмэгтэйгээс яг юу болсон талаар нь асуусан чинь тэр бүр одоо шоконд орсон бололтой бараг юм ярьж чадахгүй зөвхөн би даарад байна нүмрөх юм өгөөч гэж хэлжсэн гэсэн. Гэрч бушуухан гэрлүүгээ ороод эмэгтэйд ор хүнжлийн цагаан давуу авчирж өгөөд нүмрүүлсэн чинь уг эмэгтэй шууд газарт суугаад өгсөн гэж байгаа. За тэгээд дуудлага өгснөөс нэг их удалгүй ердөө 10 орчим минутын дараа цагдаа нар хэргийн газарт ирсэн. За одоо та бүхэндээ дуудлагаар очисон гих 2 цагдаагийн алба хаагчийн нэг буюу Цэрэн даваагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн гэрчийн мэдүүлгийг би уншиж өгье. Үүрэг гүйцэтгэх хугацаанд буюу 2024 оны 8 дугаар сарын 27-оос 28-нд шилжих шөнө 00 цаг 29 минутанд сонгон хайрхан дүүрэг 33 дугаар хороо Тахилт Баруун уулын 13 дугаар гудамжинд эхнэр нөхөр хоёр руу савтай бензин цацаад гал тавьсан гих утгатай дуудлага мэдээлэл 102 тусгай дугаарт ирсэн. Уг дуудлагын дагуу дуулахт 119 чиглэл жолооч цагдаагийн дид ахлах Баттүр бид хоёр 10 орчим минутын дараа дуудлага өгсөн хаягийн гадна очиход хашааны гадна бүрэн түлэгдсэн хувцасгүй 30 орчим насны махлагдуу намхан биетэй эмэгтэй хүн туслаарай гэд орилоо зогсож байсан. Бууж очоод дуудлага өгсөн эрэгтэй хүнээс юу болсон талаар асуухад манай хашааны гадна эмэгтэй хүн туслаарай гэд орилоод ахаар нь би цагдаа дуудлага өгсөн. Мөн 103 түргэн тусламж дуудсан гэж хэлсэн. Үүний дараа түлэгдсэн эмэгтэйгээс болсон асуудлын талаар тодруулахад манай ажлын газрын залуу манай эхнэр намайг чамтай хардаад байна гэд би гэрийг чинь шатаана гэж яриад байсан. Тэг би араас нь гэртээ ирсэн чинь над руу бензин асгаад гал тавьж шатаасан гэж хэлсэн байгаа. За ажлын газрын залуу гэж яриад байгаа хүнийг бүгдээрээ цаашдаа гэд яриад явъя. Харин энэ түлэгт чигсэн байгаа эмэгтэйг бүгдээрээ Б гэд яриад явнаа. За ингээд үргэлжлүүлээд Б-гийн эмэгтэй цагдаагийн алба хаагчид хэлэхдээ манай ажлын газрын залуу А өөрөө надтай хамт шатаад зүхтаачихсан гэж хэлсэн. Тэгээд өвдөөд байна гэд өөр зүйл яриагүй юм байна. Дуудлагаар очисон цагдаа хэлэхдээ би жолооч цагдаагийн дид ахлагч Баттүрийг ойр орчим газруудаар гимт этгээдэг ирэн хайх үүрэг өгч явуулсан. Тун удалгүй 103
103-ын эмч ирээд шууд эмнэлэг рүү тухайн шатсан эмэгтэйг авч явсан. Хэргийн газар бензин үнэртсэн ундааны сав, шатсан хувцсны үлдэгдэл, шилэн хагарсан автомашин, ногоон болон шар өнгийн 2 ширхэг асаагуур байсан. Би хэргийн газарт энгэрийн камерын бичлэг хийсэн. Намайг очиход гал гарч дууссан, шатсан байдалтай нэг эмэгтэй хүн мөн дуудлага өгсөн иргэн хамт байсан. Хэргийн газарт өөр хүн байгаагүй. Хамт ажилдаг А гэх хүн над руу бензин цацаад шатаачглаа. Маш их өвдөж байна гэхээс өөр зүйлийг тэр эмэгтэй яриагүй. Тэр эмэгтэй хэргийн газраас 100 урагш зүгт 50 орчим метрийн зайд ганцаараа байсан. 103 ирэх үед шатсан гэх эмэгтэй амьд байсан. 103-ын эмч өвчин намдаах тариа хийж авч явсан. Тухайн эмэгтэйн гэр нь гаднаасаа цоочтой, дотор нь хүн байгаагүй гэсэн мэдүүлгийг өгсөн байна. Б гих түлэгдэж шатсан гэмтсэн эмэгтэйг гэмтэл цог судлалын үндэсний төвийн түлэнхийн төвд бол яаралтай хүргэсэн. Тэнд очиод эмчин түүнээс нэр усыг нь асуугаад тэгээд ар гэрий чинь утсан байна уу гэсэн чинь нөгөө эмэгтэй чинь би нялх хүүхэдтэй хэрэггүй. Манай ээж бас өндөр даралттай байгаамаа хилээд хэрэггүй гэдээсэн байгаа. Тэгээ эмчин бол юу болсон бэ гэд асуусан чинь Б гих эмэгтэй түрүү нөгөө цагдаад хэлэхдээ манай ажлын газрын залуу намайг шатаасан гэж хэлсэн штэ. Тэгснээ эмнэлэгт ирэнгүүтээ эмчит хэлэхдээ цуг явж исэн залуугийн эхнэр нь намайг ийм болгочихлоо. Хамт явж исэн залуугийн эхнэр нь бид хоёрыг шатаачглаа гэж хэлсэн ба. Ингээд ийм 2 өөр зүйлийг бол ярьчихсан байгаа. Тэгээ энэ шүүн бол түлэнхийн төвд бүр яг 2 хүн шатсан байдалтай хүргэгдэж ирсэн. За нэг нь бол энэ Б гэх эмэгтэй, харин нөгөөх нь болохоор ойлгомжтой нөгөө А гэх залуу нь байсан. А гэх залуу болохоор эхнэртэйгээ хамт эмнэлэгт ирсэн юм байна. Тэгэхээр эмч нь очиод эхнэрээс нь танаа нөхөр А болон энд шатцсан байдалтай ирсэн байгаа Б гэх эмэгтэй хоёр яагаад бензинд түлэгдчихсэн шатцсан бэ? Юу болсон бэ гэсэн чинь эхнэр нь хариудна. Энэ хоёр амьдралаасаа уйдсан юм байлгүй дээ гэж хэлсэн байна. За ингээд эмнэлэг болон цагдаагийн зүгээс одоо Б гэх эмэгтэй ар гэрийг бол яалтчгүй олж тогтоож дуудсан байгаа. За гэр бүлийнх нь нэг гишүүний гэрчээр өгсөн мэдүүлгийг одоо та бүхэнд уншиж өгье. Би ихч Б-гийнхэн хажууд очиод орыг нь засаад ойр зургийн юм хийж байхад ихч маань ухаантай байсан. Хэсэг хугацааны дараа манай аавын талын ах дүүнэр, ээжийн том ихч, том ах нар өрөөнд орж ирж уулзахад ихч хэлэхдээ та нар яах гэж цугларчихсан юм бэ? Би зүгээр наад хүмүүсээ тараа, та нарын даралт чинь ихслээ гэж хэлж яриад орж ирсэн хүмүүсийг бүгдийг нь таньжсэн. Тэр хүмүүсийг гарсны дараа ихч ус ууй гэд байс хийгээд л ус уугаад байсан бөгөөд ерөөсөө унтаж чадахгүй байх гэж надад хэлжсэн. Эмчин надад ихчийг өөрийгөө шатаасан гэж хэлж ойлгуулсан болохоор нь би ихчтэй ус уулгачаад та яагаад ийм болчих вэ? Яагаад өөрийгөө шатааж байгаа юм бэ гэж хэлэхэд ихч ямар нэгэн юм хэлэхгүй дууга хурааж агаад унтчихсан. 10 орчим минут унтчихад сэрхээр нь би дахиж асуугаад энд нэг А гэдэг залуу түлэгдээд ирчихсэн байна гэж хэлтэл ихч тэр залууг хэр түлэгдсэнийг нь асуухаар нь би таныг бодвол арай гайгүй өвдөгнөөсөө дээшээгээ магадгүй 70-80% түлэгдсэн байхаа гэж хэлсэн. Тэгсэн ихч маань би өөрийгөө шатаагаагүй наа залуу ч намайг шатаасан гэж хэлээд тэгээд хажууд нь хэн байгаа талаар асуусан. Тэгэхээр нь би нэг эмэгтэй байна гэж хэлсэн чинь ихч маань би тэр эмэгтэйтэй нь уулзмаар байна гэдээсэн. Гэхдээ тэр эмэгтэйтэй нь манай ихч би бол уулзаж чадаагүй тэр хүмүүс дээшээ гараад явчихсан байсан. Тэгэд ихч маань шээж чадахгүй байна гэж хэлсэн бөгөөд үүрээр 5-6 цагийн үед эмчнэр орж ирээд тайвшруулах тариа хийгээд унтуулсан. Игч маань нэг цаг гарan унтаж байгаад сэрэхтэй ухаан нь самуурсан байдалтай би хаана байгаа юм хүүхдүүд дээр очимоор байна. Миний хүүхдүүд гих зэрэг зүйлсийг яриад ус уумаар байна. Миний бие өвдөд байна гих зүйлийг яриад лайсан. Тэр үед эмчнэр ирээд тусламж үзүүлж байгаад амьсгалах аппарат хийгээд явсан чинь 30 орчим минутын дараа зүрхэн зогссон гэд яаралтай тусламж үзүүлэхэд игч маань тусламж авч чадалгүй 10 цагийн орчимд нас барсан. Игч маань намайг асуухад ихэндээ нуугаад хэлэхгүй байжгаад сүүлдээ би өөрийгөө шатаагаагүй тэр эрэгтэй намайг ингэсэн гэж хэлээд тухайн хүнийг хэр түлэгцнийг нь асуугаад байсан. Тухайн хүн нь манай эгчийг эмнэлэгт ирснээс хойш 1 цаг орчмын дараа өөр төрөгний машинаар ирсэн. Тэр А гих залуутай хамт явж байсан эмэгтэй нь манай эгчийг хэлэхдээ нэг газар цуг ажилдаг ажлын
засгийн газрын хүмүүс хоорондоо хамааралтай гэж хэлсэн. За нэг ийм мэдүүлгийг одоо энэ Б гэх эмэгтэй дүү нөхсөн байна. Харин нөгөө А гэх залуугийн тухай нэгэн гэрч хэлэхдээ тухайн орой 12 цаг 30 минутын орчимд хашааныхаа гадаа гаражныхаа ажлыг хийж байхад архиучихсан сохтуу ямар нэгэн хувцасгүй дээгүүрээ адяал хүнжил шиг зүйлээр ороочихсон тухайн хүнжил нь нийл цус болчихсон байдалтай хүн намайг уцаараа яриулж ажээ манай эхнэр лөө залгаад өгөөч гэж гуйхаар нь би уцаа өгтөл миний утаснаас 2 дугаар руу залгаад тэгсэн цаад хүн уцаа авахгүй байж ийснаа нэг удаа авчаад байна уу гэж хэлчихэд өөр зүйл яриагүй. Би тэр хүнээс юу басан талаар нь асуухад би энэ дээхэн талд 2-3 найзтайгаа архиуж байтал тоглож агаад миний дээрээс бензин асгаад ална гэд намайг хорлцохлоо. Тэгэхээр нь би цухтаачихлаа гэж хэлсэн. Би цагдаа дуудаад өгье, түргэн дуудаад өгье гэж хэлтэл тэр хүн би өөрөө дуудчихнаа гэж хэлээд гүүгээд явчихсан. Миний харснаар тухайн хүний 2 гар, цээж, 2 хөлн түлэгдчихсэн байсан. Надад 2-3 найз маань тоглож байгаад намайг хорлох гээд бензин асгаж намайг алах гэсэн гэж хэлснээс өөр тодорхой ямар нэгэн нэр, өөрөөр ямар нэгэн зүйл хэлээгүй гэсэн мэдүүлгийг гэрч өгсөн байна. Харин энэ үйл явдлаас ерөөсөө хэдхэн минутын өмнө А, Б хоёр бол хоорондоо муудалцаж, маргалдаж байхыг харсан бас нэгэн өөр гэрчийн мэдүүлэг хэрэгт авагдсан байна. За тэрээр хэлэхдээ 8 сарын 27-ны өдөр дэлгүүрээ ажиллаулж байгаад 28 шилжих шөнө 00 цаг өнгөрч байхад дэлгүүрээ хаасан. Хуурай дүүтэйгээ хамт дэлгүүрийнхаа хаалгыг хааж байхад цагаан өнгийн футболктой, цэнхэр джинсэн өмдтэй сохтуу эрэгтэй хүн хурж ирээд манай дүүгээс тамхи асуусан. Дүү нэг ширхэг тамхи өгсөн бөгөөд тэр хүн газраас чулуу аваад хажуугаар нь өнгөрсөн саарл машины цонх руу чулуу шидчихсэн. Тэр машиныг жолоодож явсан эмэгтэй болон тэр сохтуу эрэгтэй хоёр энэ үйл явдал болохоос өмнө манай дэлгүүрийн баруун хойд талд хэрэлдээд байсан бөгөөд эрэгтэй тухайн эмэгтэйг гिचи янхан гих мэтээр хараагаад зогсож бай гэж орилоод байсан. Харин эмэгтэй дэлгүүрийн зүүн урд талын буланд очиж зогсоод суу явъя гэд орилоод байсан. Би тухайн эрэгтэй хүнийг бол танихгүй, урд өмнө нь харж байгаагүй. Харин эмэгтэйг нь би сайн танихгүй ч дараа нь хүмүүсээс сонсох нэ манайхтай ойролцоо амьдардаг Б гэх эмэгтэй болохыг нь би мэдсэн. Тухайн эмэгтэй нөхөр 4 хүүхдийнхаа хамт амьдардаг байсан ч ойрт нөхөр нь харагдаагүй. Б гэх эмэгтэй болон тэр залуу хоёр хэрэлдэж маргалдаад орилолдоод байсан бөгөөд харин зодолтож бие биенийхээ бид халтсан талаар нь би хараагүй гэсэн мэдүүлгийг бол нэгэн гэрч өгсөн байна. Та бүхэн сая сонслоо. Б гэх эмэгтэй бол өөрөө 4 хүүхэдтэй нөхөртэй боловч нөхөр нь бол ойрт харагдаагүй. Харин А гэх залуутай хамт муудалцаад явж байсан байна. Тэгвэл энэ асуудлыг яг нарийн учрыг нь тайлах хүний буюу Б гэх эмэгтэй нөхрийнх нь гэрчээр өгсөн мэдүүлгийг бүтнээр нь хүргэе. Би эхнэр Б-тэйгээ 2012 онд танилцсан. Бидэнд албан ёсны гэрлэлтийн баталгаа байхгүй. Хамгийн бага нь 9 сараас дээшээгээ 9 насны 4 эрэгтэй хүүхэдтэй. Бид гэр бүлийн хамтаар хэрэг болсон газарт амьдраад 8 гаруй жил болж байгаа юм. Би 2017 оны 6 дугаар сараас нэг байгууллагад ажиллаж эхэлсэн бөгөөд харин манай эхнэр Б миний ажилладаг байгууллагад 2023 оны 10 дугаар сараас ажиллаж эхэлсэн. Эхнэр бид хоёртой хамт А гэдэг залуу мөн эхнэрийнхээ хамтаар ажилладаг байсан. Бид 4 гэр бүлийн найзууд болж нэг нэгнийхээрээ орж гардаг болсон. Гэтэл 2023 оны 12 дугаар сараас манай эхнэр Б болон хамт ажилладаг залуу А нар байнга л уцаар ярьж ойр дотн байгаад байсан бөгөөд би энэ асуудлаас нь болж эхнэртэйгээ хартаж маргалдаж байсан. Үүний дараа 2024 оны 3 дугаар сард би ажлаа тараад оройтож ирэхэд манай гэрт тэр хоёр бэлгийн харилцаанд орж байгаад надад баригдаж байсан. Ингээд би эхнэр Б-тэйгээ ярилцаж агаад хүүхдүүдээ аваад салахаар болоод 2024 оны 7 дугаар сарын сүүлээс эхлээд хүүхдүүдээ аваад нийтийн байр түрээслэж амьдрах болсон. Хамгийн сүүлд хүүхдүүдийн маань ээж 2024 оны 8 сарын 27-ны орой над руу залгаад хүүхдүүдээ асуугаад би ажилтаа байна, хоёулаа эвлэрээ, цаашдаа ингэж тусдаа амьдрахаа болио, би энэ хүнээс салмаар байна. Маргааш хүүхдүүдийнхаа цэцэрлэг дээр уулзъя гэж ярьсан юм. Түүнээс хойш тэр над руу дахиж холбогдоогүй бөгөөд 8 сарын 28-ны шөнө цагдаа над руу залгаад Б-г түлэгдсэн талаар хэлсэн бөгөөд би түлэнхийн эмнэлэг дээр очиж түүнтэй уулзахад надаас хүүхдүүдээ асуугаад өөр ямар нэгэн зүйл яриаггүй.
Эхнэр Б болон хамт ажилдаг залуу А нар 2023 оны сүүлээс гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэж дотн харилцаатай байдаг болсон. Энэ хоёр архи согтууруулах ундааны зүйл нэлээд их хэмжээгээр хэрэглээд байдаг юм шиг анзаарагдсан. Харин А манай гэрт байж манай эхнэртэй явуулдаж ээж намайг зодно гэд их дээрлэхэд байдаг юмаа гэсэн мэдүүлгийг бол нөхөр нь өгсөн байна. За энэ дээр дурддагдсан ажлын газрын залуу буюу одоо энэ хэрэгт холбогдоод байгаа А гэх залуу нь болохоор 37 настай, өөрөө эхнэр 5 хүүхэдтэйгээ хамт амьдардаг байсан гэж байгаа. За хоёр талд ингээд нэг нь 4 хүүхэдтэй, нөгөөх нь бүр 5 хүүхэдтэй хүмүүс ээжээ. За одоо бүгдээрээ шүүхийн шинжилгээний хэсэг рүү орцгоё. Дээр дурдсанчлан Б гэх эмэгтэй бол түлэгдэл, гэмтлээ, дийлэлгүй, маргааш өглөөн нь нас орсон. Харин нөгөө А гэх залуугийн биеийн байдал нь бол арай дээр байгаа гэсэн. 2024 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн 2982 дугаартай дүгнэлтэнд тусгаснаар амь хохирогч Б-гийн цогцсон шинжилгээгээр түүний биеийн нийт гадаргуугийн 90-95%-ыг хамарсан 3-ын А-Б-гээс 4-р зэргийн түлэгдэлт болон баруун 3-аас 4-р хавирганы хугарал гэмтэл бол тогтоогдсон байгаа. За уг гэмтэл нь болохоор мохоо зүйлийн болон халуун химийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна гэсэн байна. За энэ гэмтлийг хүн бол өөртөө үүсгэх боломжгүй тухай дурдсан байна. Дээр дурдсан амь хохирогч Б-гийн биеийн нийт гадаргуугийн 90-95%-ыг хамарсан 3-ын А-Б-гээс 4-р зэргийн түлэгдэлт нь хүний эрүүл мэндийн хохирлын зэрэг тогтоох журмын 4-ийн 21-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. За эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн ч гэсэн амнаас нь аврагдах боломжгүй ээжээ. Түүнчлэн амь хохирогчид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдоогүй түлэгдэлтийн улмаас түлэнхийн шок олон эрхтний дутагдлаар нас оржээ. Амь хохирогчийн биед эсэргүүцсэн, тэмцэлтсэн гэмтэл бол тогтоогдоогүй бөгөөд цус ходоодонд нь спиртийн агуулмж илрээгүй. Шүүх биологийн шинжилгээгээр түүний өтрээний наалдац дээр эр бэлгээс илэрсэн болно гэж байна. За шинжээч амар төвшингийн дүгнэснээр амь хохирогч Б-гийн биед учирсан гэмтлээс баруун 3-аас 4-р хавирганы хугарал нь нэг удаагийн үйлчлэлээр зохигдох эсвэл хатуу зүйл дээр унах үед үүсэх боломж гэмтэл байна гэсэн байна. Харин 2024 оны 9 сарын 11-ний өдрийн 11,512 дугаартай шүүх эмнэлгийн дүгнэлтээр А гэх залуугийн биед бол биенийх нь нийт гадаргуугийн 25-аас 30%-ыг хамарсан 2-оос 3-ын А-Б зэргийн өндөр хэмийн үйлчлэлээр үүсгэгдсэн түлэгдэлт гэмтэл бол тогтоогдсон байна. За энэхүү түлэгдэлт нь бол амнаас нь аюултай учраас хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4-ийн 21-т заас хохирлын хүнд зэрэгт хамаарах байгаа. Цаашид бол ерөнхий хөдөлмөрийн чадварыг нь тогтон алдагдуулах хэсэг нь бол эмчилгээний эдгэрэлтээс хамаарна гэсэн байна. Харин шүүх сэтгц эмгэх судлалын 10-72 дугаартай дүгнэлтээс харах юм бол А-г сэтгцийн ямар нэгэн өвчнгүй болж өнгөрсөн үйл явдлыг үнэн зөвөөр тусган илэрхийлж мэдүүлэг өгөх чадвартай. Гэмт хэрэг үйлдэгдэх үед болон үйлдэгдсэний дараа сэтгэл санааны зочрол болон өөрчлөлтөд орсон гэх шинж тэмдэг илрээгүй байна гэж бичсэн байна. Цаашлаад түүнийг хэрэг үйлдэх үедээ болон үйлдэсний дараа өөрийнхөө үйлдэлийн нийгмийн аюулын шинжээг ухамсарлан ойлгож, удирдан жолоодож чадаж байсан гэсэн бөгөөд хэрэг хариуцах чадвартай учраас эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй гэж бичсэн байна. Одоо бүгдээрээ үргэлжлүүлээд А гэх залуугийн шүүхийн хилэлцүүлгийн үеэр ямар мэдүүлэг өгсөнтэй танилццгаая. 2024 оны 8 сарын 27-ны өдөр ажилласаа 19 цаг өнгөрч байхад буугаад аавынх руугаа алхаж байхад би над руу яриад миний машины дугуй хагарчихлаа. Чи солиод өгөөч гэж дуудсан. Би дугуй засвар дээр очиж машины дугуйг нь сольж өгсөн. Тэгээ би явлаа гэсэн чинь намайг хүргээд өгье гэд хүргэж өгсөн. Тэгээ намайг буулгачаад машинаа сүртэй хаазлаад явсан. Удалгүй над руу дахиж залгаад машиныхаа түлхүүрийг авъя гэж залгасан. Би түлхүүрийг нь өгчгөөд замаараа дэлгүүр ороод тамхи болон 2 лааз пив аваад аавынд орсон. Тэгсэн би над руу байн залгаад чи хүрээ дээр уулзах хэрэг байна гэд дуудаад байсан. Би такси бариад очсон. Би над дээр машинтайгаа ирээд чи оройтож ирлээ гэд ууралсан. Тэр хаваар машинтайгаа хаазалж тавхиад байсан. Би зогсооч гэж хэлээд түүнийг зогсохгүй болохоор нь чулан аваад шийдсэн.
Тэгээд машинтайгаа гэрийнхаа тэнд очиод зогсож байсан. Тэгээ би за чи гэртээ ирсэн юм чи одоо ороод амраа би явлаа гэж хэлсэн чинь би чамааг явбал амиа хорлон шүү гээд савтай зүйлийг өөр лүгээ цацаад байсан. Би савтай зүйлийг нь булааж аваад шийтчгээд эргээд харахад гал асчихсан байсан. Би амьдралдаа эмэгтэй хүнд гар хүрч үзээгүй, би ийм зүйл хийгээгүй гэсэн мэдүүлгийг өгсөн байна. За шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлтийн тухай ярих юм бол улсын яллагчийн зүгээс болохоор шүүгдэгч А гэх залууг хүнийг алах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу онц харгас хэрцгийгээр алсан хэргийг үйлдсэн болох нь хавц тэрэгт авагдсан болон шүүхийн хилцүүлэгт шинжилэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Түүнийг бол эрүүгийн хуулийн тусгай ангийн 11-р зүйлийн 2 дахь хэсгийн 2-ын 1 дахь заалтанд зааснаар гин буруутай тооцоолох за шүүгдэгчээс нөхөн төлбөрийг бол гаргуулад хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөд олгуулах, мөн хохирогчийн 4 хүүхдийн сэтгцэд учирсан хохирлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх гэсэн дүгнэлтийг прокурорын зүгээс гаргасан бол Агийн өмгөөлөгч нь бол дараах тайлбарыг шүүх хуралдааны үеэр ярьж ирсэн байна. За тэрээр хэлэхдээ мөрдөн шалгах ажиллагааны явцад хин хизээ хинээс ямар тос тослогооны бодис авсан, хэрхэн хэрэгэлсэн талаар нь бол бодиттой тогтоогдоогүй байна. За өөрөөр хэлэх юм бол Ааг одоо бензин цацаад шатаасан мэтээр яриад нэг талыг хитрхи барьж байна. Тухайлах юм бол амь хохирогч Б гэмтлийн эмнэлэгт очиод ухаан санаа нь эрүүл байж байхдаа ярьсан зүйл нь одоо Аагийн эхнэр нь намайг шатаасан. Аагийн би ямар байна? Дэрэгдэн эмэгтэй хүн байна уу? Уулзъя гэж ярьсан байдаг. За энэ байдлаас харахад бол тухайн савтай бензин хинээс гарсан бэ гэдгийг наривчлан тогтоох ёстой гэж өмгөөлөгч нь бол үзэж байгаа юм байна. Өөрөөр хэлэх юм бол А гэх залуу амь хохирогчийг шатааж алсан гэх баримт хангалттай тогтоогдоогүй. Иймд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1-15 дугаар зүйлд заасанчлан одоо эрүүгийн хуулийг хэрэглэхэд ямар нэгэн эргэлзээтэй зүйл гарах юм бол шүүгдэгчд ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заачсан байдаг. Энийг харгалзаж үзээд энэ хэргийг цагаатгаж өгнө гэсэн тайлбарыг бол гаргасан байна. Ингээд дээр сонссон бүх зүйлээ нэгтгэхэд бодоод үзэхэд нэг талаас нь харахад бол Агийн үгэнд хэрвээ итгэх юм бол энэ эмэгтэй үнэхээр өөрийгөө шатаацсан юм шиг харагдаж байгаа боловч Б-ийн тэр нөхрийнх нь мэдүүлгийг уншихаар Б нөхөрлөгөө залгаад хэлсэн байгаа штэ хоёулаа нийлъя, уулзъя, маргааш уулзъя гэд нөхөртөөгөө ярьсан байгаа. Тэгэхээр тухайн өдөр Аад хоёулаа боли би нөхөртөөгөө нийллээ гэж хэлэнгүүт нь шатаацсан юм шиг. Эсвэл үнэхээр Агийн араас Ааг явуулахгүй гэд амиа хорлох үйлдэл хийцэн юм шиг. Тэгээд бас Б гэх эмэгтэй эхлээд цагдаад хэлэхдээ намайг шатаасан гэснээ. Яагаад дараа нь өөр зүйл яриад Агийн эхнэр нь бит хоёрыг шатаацсан гэж хэлсэн юм бол гих зэргээр ер нь л нэг жаахан эргэлзээтэй надад бол санагдаад байна. Харин сонсогч танд юу гэж бодогдож байна? Та комент хэсэгт сэтгэлдээ бичиж үлдээгээрэй. За тэгээ энэ хэргийг бол одоогоос 1 сар орчмын өмнө буюу 2025 оны 4-р сарын эхээр Баянгол хан уул сонгон хайрхан дүүргийн эрүүгийн иргэн анхан шатны тойргийн шүүхээр нээлттэй хэлэлцээд А гэх залууг хүнийг алах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу онц харгас хэрцгийгээр алсан гэмт хэргийг үйлдсэнд гин буруутад тооцож эрүүгийн хуулийн тусгай ангийн 11-р зүйлийн 2 дахь хэсгийн 2-ын 1 дахь заалтанд зааснаар түнд 15 жилийн хугацаагаар хорих ял оноож нээлттэй хорих байгууллагад ял идлүүлэхээр шийдвэрлсэн байна. Тэгээ энэ хэрэг чинь болохоор саяхан болсон учраас бас өмгөөлөгчийн талаас эргэлзээтэй байна гэсэн зүйлсийг ярьж байгаа учраас дараагийн шатны шүүх хурал бол удахгүй болж магадгүй гэж би бол хувьдаа бодож байна. Тэгээ би харж агаад хэрвээ өөр ямар нэгэн давзаалдах шатны юм уу дээд шүүхийн шүүх хурал болох юм бол хизээжсэн хамаагүй энэ бичлэгнийхаа доор комент хэсэг дээр өөрчлөлт гарсан эсхийг нь оруулаад өгье. За тэгээ энэ хэргийн тухайд бол миний олж чадсан мэдээлэл энэ хүрээ дуслаа. Хэрвээ танд энэ мэд Монголд болсон бодит гэмт хэргийн түүхүүдийг баримттайгаар хүргэж байгааг манд дэмжмээр байх юм бол subscribe тавьчаа дараарай, лайк, шеэр хийж комент үлдээхээ битгий мартаарай. Мөн яг одоо дэлгэцэн дээр харагдаж байгаа QR кодыг та банкны апаар уншуулад шилжүүлэг хийх боломжтой байгаа шүү. Таны илгээсэн донешныг би ерөөсөө хувьдаа зарцуулдаггүй. Тодорхой дүнд хүрэхээр нь одоо сонсогчдийнхаа дундаас хуулийн чиглэлээр сурдаг оюутанд дэмжлэг үзүүлэхээр би төлөвлөж байгаа гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдмээр байна. Ингээ бүгдээрээ тун удахгүй дараагийн дугаараараа эргээд уулзъя. Түр баяртай сонсогчдоо.